Авилгатай тэмцэх газраас нүүрсний хулгайн нийт 31 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг одоогоор явуулж байна. Мэргэжлийн элчлийн ерхий газрын хил хориоцээрийн хяналтын элцсийн дараагаар ажиллаж явах үедээ бусдыг хэсэн богдуулж онцгой хэмжээний авилга авч байгаад үйлдэлээрээ баригдсан. Нүүрсний хулгайтай холбоотой хэргийн талаарх мэдээллийг нээлттэй байлгахыг олон нийт шаардж байгаа юм. Нүүрсний хулгайтай нутаг гэрээтэй холбоотой асуудал ганц энэ жил одоо хөндөгдөж гарч ирж байгаа асуудал биш. Хүний нийгэмд цөөн хэдэн хүчин зүйлэл нөлөө үзүүлэх хэмжээний улмөрөө үлдээсэн юм. Тэр нь авилга. Сайн гэхээсээ саармуул үүнийг дагна. Ерөөсө хүн гэрч амтан иргэн шиж суурьсан тэрэл цагаас авилгыг жигшин зэвүүлсээр иржээ. Библиэс эхлээд буддын гүн ухаан хүртэл Хаммурапийн бичээсээс их засаг хууль хүртэл авилгагдсан нийгэм нь ёс суртахууны доройдлын шинжигж сургасаар иржээ. Өдгөө бүрэлдэн тогтсон дэлхийн дэг журамч авилгыг жигшиж түүнтэй тэмцсээр байна. Ёс суртахууныхаа нэг эрхэм чанар болох эс шунах, мөнгө, хөрөнгө, хэрэглээнд дэндүү ачааллуулагч хүний амьдралын учир утга тэнд байгаа юм шиг ингэж сандаг болсноос болоод өнөөдөр ийм хэцүү байдалд орцсон гэдгээ бид одоо хаа сайгүй одоо ойлгох ухаарах хэрэгтэй юм аа. Өнөөдөр хэдийгээр манай улсын төсөв сан хөмрөгт нилээдгүй хэмжээний хөрөнгө орж ирж байгаа боловч тэдгээр нь элс рүү ус хийж байгаа юм шиг алга болоод байгаагийн гол шалтгаан бол хахуул одоо газар авсан. Энтэй шууд холбоотой. Дэлхийн 408 зохист авилгыг зэвүүдсэн түмэн олны бухимдал буцалсаар байна. Буцлагтай гудамж тал байдгарч эрх баригч субъектүүдийн эрх мэдлийн цул буурыг нь тасалсаар буй. Өнөөгийн Монгол улсад ч энэ зэвүүцэл асаж тэмцэл өрнөсөөр байна. Сүүлийн 20 жилийн улс төрийн тэмцэлж үүн рүү чиглэлсээр ирсэн. Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт арчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн нийтийн албаны үндсэн зарчмыг нь тодорхойлсон. Улмаар авилгатай тэмцэх үйл ажиллагаа, авилгатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий авилгын эсрэг хууль 2006 онд батлагдсан бөгөөд 2014 оны 1-р сарын 24-ний өдөр тус хуульд авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэсэн 21-р зүйл нэмж, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах улсын их хурлын бүрэн эрхийг хуульчилсан байна. Монгол улсад өнөөдөр төрийн байгууллага гэх юм бол 4,000 гаруй байна. За төрийн албаа агчид гэх юм бол 20,000 гаруй явагдсан. За энэ тоон дээр өөрөө төрийн өмчид компани тоо болон ажилчдын тоо ороогүй. Тэгэхээр Монголын төр бол тасралтгүй өсөж байгаа. Хэтэрхий данхар гэж бас хэлж байна. Энэ нийтийн албаны авилга ашиг сонирхлын зөрчил гэдэг бол ерөөсөө хамгийн гол зүйл өөрөө мэдээллийн ил тод байдал хангалтгүй байгаатай холбоотой байдаг. За Монгол улсын тухайд бол сүүлийн 10 жилийн байдлаар бол бүхэл одоо хүний эрх хэрэгжүүлэлөө, засаглалын, шүүх эрх мэдлийн, хууль тогтоох, гүйцэтгэх, за авилгалын төсөөлийн индекс, за хэвлэлийн эрхчлөөний үндэс, мэдээллийн ил тод байдлын индекс гэдэг энэ бүх индексээр бол тасралтгүй ухарсаар байна. Өнөөдөр 2025 оны байдлаар бол бид нэр дэлхийн одоо юу гэдэг 190 гаруй улстай болвол яг энэ олон одоо засаглалын индекс бусад индексээр бол хангалттай түвшинд биш, дунджаас доогуур хэмжээнд үнэлэгдээд байгаа. Тэгэхээр эдгээр индекс гэдэг бол хин дуртай, өрийн үзмжээр зохиочдөг зүйл биш. Олон улсын арга гаргачлалтай, индикатортай, хараат бус үнэлэнгийн шинжээчнэр, экспертүүд санал дүгнэлтээ өгж иж тэгээ нэгтгэж гаргадаг ийм индексүүд бол байгаамаа гэж. Үзэгч та бүхний одоо харж байгаа баримт бол Transparency International олон улсын байгууллагын авилгын төсөөллийн индексийн үр дүн. Монгол улс сүүлийн 5 жилд 100-аас дотор л эргэлзсээр байна. Өнгөрсөн жилээ түүхэн муу үр дүнгээ үзүүлж
121-р бичигдсэн. Одоо тоон өөрчлөгдсөн ч байрлал нь агсангүй. Нэг ясандаа Монгол улс арчилсан бус чиг баримжаатай орнуудтай нэг игнэнд жагсаж байна. Чухамдаа яг ийм нөхцөлд хүний эрхийг хангах нь бүхэл хөгжлийн манлайд хүрч чаддгүй гэдгийг дэлхийн түүх бэлэхнээ харуулна. Одоо та бүхэнд саяхан болж өнгөрсөн нэгэн жишээг хүргэе. (2023 оны 1-р сар) Монголын эдийн засгийн судас болсон Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтан мөн угааж хахуул авсан гэх дуулаан дэгдэв. Холбогдсон нийтийн албан тушаалтан Баттул. Тэрбээр Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр томилогдсон юм. Томилогдсон цагаас 2023 оны 1-р сарын 6-ны өдөр албан тушаалаас буух хүртлээр аж ахуйн нэгжүүдийн нүүрсийг төмөр замын тээвэр ашиглаж бүгд найрамдах хятад ард улс руу экспортод гаргахад нь 11 удаагийн үйлдэлээр нийт 185 тэрбум төгрөгийн хахуул авсан хэрэгт холбогдсон юм. 2022-оос 2023 он гэдэг зар тахлын хорио тавигдж байсан цаг. Эдийн засаг сэргэж хөгжлийн замдаа эргэж орох ийм их тэмүүллийн үе. Чухам энэ цаг үед ямархан үйл явдал болж өнгөрснийг хамтдаа төлдөе. (2022 оны 7 дугаар сарын 8) Баттулын даш бэлгээс төмөр замаар бүгд найрамдах хятад ард улс руу нэг цуваа буюу 50 вагон нүүрс тээвэрлэх хахуйлд $78,865 ам буюу 250 сая төгрөг авсан. 2022 оны 8 дугаар сарын орчим Адиацрын төмөр замаар бүгд найрамдах хятад ард улс руу 3 цуваа 150 вагон нүүрс тээвэрлэхээр Баттулд Эрдэнэхүү гихчээр дамжуулан 230 сая төгрөг хахуйлд өгсөн. 2022 оны 8 дугаар сарын орчим Эрдэнэхүүн Ажиа цэрэнгэ төлөөлөн төмөр замаар бүгд найрамдах хятад ард улс руу 3 цуваа нүүрс тээвэрлэхээр 230 сая төгрөгийн хахуулийг Баттулд дамжуулсан. (2023 оны 1-р сарын 5-ны өдөр Баттул нь Баянгол дүүрэгт байрлах 2 орон сууц, Хан уул дүүрэгт байрлах амны орон сууцанд хийгдсэн нэгжлэгийн явцад 547 тэрбум төгрөг илрэв. Энэхүү олон удаагийн үйлдэлээр 9.2 тэрбум төгрөгийн хахуулын хэрэгт холбогдсон Баттулын хэрэгтээ үнний гэрэл тулсан. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын орлогч дарга Баттулын гэрээс $7.3 тэрбум төгрөг олцсон гэх мэдээллийг өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхны шүүхээр түүнд холбогдох хэргийг хэлэлцээд Баттулыг 30 хоног цагдаа харахаар шийдвэрлэлээ. Түүнд эрүүгийн хуулийн 18.6 буюу мөнгө угаах, 18.3 буюу татвараас зайлсхийх, 22-ын 10 буюу үндэслэлгүйгээр хөнөмжих, 22-ын 4 буюу хахуул авах гэсэн 4 зүйл залтаар эрүү үсгэн шалгаж байгаа юм. Олон удаагийн үйлдэлээр иргэдээс хахуйл авч давуу байдал болгон хууль бусаар авсан хөрөнгөө нуун далдсан түүний хэргийг улсын дээд шүүх 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан юм. Ингээд хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дараах дүгнэлтийг хийж байна. Шүүгдэгч Баттулын хувьд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байхдаа 11 удаагийн үйлдэлээр хахуул өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны шиг үргээ хэрэгжүүлэхийн тулд нэр бүхий иргэдээс тухайлбал Дашвилэг Эрдэнэхүү, Адиасрын, Инх мандах, Бага Монгол нараас нийт 2 тэрбум 354 сая 735 мянга 160 төгрөгийн хахуул авсан. Дээрх гэмтэргээс гадна Баттул нь гэмт эргүүлэх замаар болсон мөнгөөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тасхны овоо 23 1-р байрны 4 давхурт
мөн 5 давхарт үйлчлэгээний зориулалттай үйл хөдлөх хөрөнгийг худалдаа авсан. За мөн Хаан улс дүүргийн 11 дугаар хороо River Garden-ы хотхны 315-316 дугаар байрны 101 тоод үйлчлэгээний зориулалттай үйл хөдлөх хөрөнгийг тус худалдаа авч за хууль бус мөнгөний их усүрийг нуунд алдаж мөнгө угаах гэмтэрэг үйлдсэн. За мөн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийх явцад хийгдсэн нэгжлэгээр илэрсэн 5 тэрбум 473 сая 712,840 төгрөгийн их усүрийг хууль ёсны болохыг үндсэлтэйгээр тайлбарлаж чадаагүй буюу үндсэлгүйгээр хөргөмжих гэмтэргийг тус үйлдсэн талаар за шүүх үндсэл бүхий дүгнэлт хийсэн. За шүүхийн шийдвэрийн үндсэл болсон нотгоромтуудыг нясаа өнгөсгөх ийм үндслэл тогтоогдоогүй гэж үзлээ. 2024 оны ихний хагас жилийн байдлаар авилга албан тушаалын хэрэг 9.5% өсжээ. Ингэж өсөө зогсохгүй авилгын гэмт хэргийн улмаас 2.2 их 80 төгрөгийн хохирол учирсан байна. Зөвөрлөл улсын төсвийн ихний 5 сарын орлогын 6.1-тэй дүйнэ. Монголын нийгэмд шударга ёс тэр тусмаа энэ хахуулыг авилгалын газар хахуулахгүй байхад бол олон хүчин зүйл нөлөөлдгийн дотроос манай хууль сахиулах байгууллага тэн дотор шүүхийн одоо гүйцэтгэх үүрэг бол одоо онцгой чухал юм. Шүүгч нар гэдэг бол ерөөсөө эх орондоо улс нийгэмд шударга ёсыг одоо ерөөсөө тогтоогч байна. Авилгатай тэмцэн гэдэг нь эрх мэдлэлтнүүдтэй хариуцлага тооцно гэсэн үг. Эрх мэдлийг жингийн тухай гэж үзвэл нэг талдаа эрх мэдлийн цул буураас хатгсан субъектүүд, нөгөө талд эрх мэдэлгүй жирийн иргэд бий. Эрх мэдэлтэй хэн нэгэн өөртөө давуу байдал бий болгож жирийн иргэдийн боломжийг хулгайлдаг нь нэн хорлонтой үр дагавар юм. Авилга хийх хууль танил талаа дэмжсэн капиталист тогтолцоонд мэдлэг чадваргүй байдлыг өгшүүлж ард түмнийг төөрөгдөлд хүргэн засгийн газрын легитим чанар алдагддаг байна. Одоо авилгатай яаж тэмцэхээр бид нар ингээд хууль тогтоомжоо сайжруулад өөрчлөлт оруулаад ингээд явах нь зөв. Гэхдээ энэ бүгдийн суурь нь юу вэ гэхээр өөрөөр хэлбэл хамгийн сайн юм нь юу вэ гэхээр ил тод байдал гэж хэлнэ. Ямар ч сайхан хууль байгаа тийм ээ ил тод байдал байхгүй байх юм бол тэр бүхэн нээлттэй байхгүй юм бол тэр хуулийг яг хуулийг зөрчихгүйгээр тийм ээ авилгын шинжтэй үйлдэлүүд авилга бол гарсаар байх болно. Авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 15-16 дугаар зүйлд төрийн албан тушаалтан олон улсын байгууллагын албан хаагчдад албан үүргээ зөрчин аливаа үйлдэл хийлгэх, эс хийлгэхийн тулд өөрт нь эсвэл өөр этгээд буюу байгууллагад шууд болон шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох, эсвэл олгохыг хахуйл гэж тодорхойлсон байдаг.